За зөвхөн балиг техник дэмжих холбоо 10 жилийн хүрээнд чинэлэг дундаж давхаргын төлөө гэх уриатаагаар эмээсээ 2025 форумыг зохион байгуулж байгаа л энэхүү форумд 300 гаруй зочин төлөөлөгч за жижиг дунд бизнес эрхлэгчид тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна. За тэгвэл балиг техник дэмжих холбооны анхны удирдах зөвлөлийн гишүүдийн нэг чиглэл компани ерөнхий захирал Бумц Цэндтэй ярилцах гэж байна. За балиг техник дэмжих холбооны анхны үүсэл хөгжил 10 жилийн өмнө яг ямар хөө байсан тухайн нөхцөл байдал хууль эрх зүйн орчин ямар байсан талаар хоёулаа түүхийн хуудсыг эргэж нэг сохиё л доо. За баярлалаа. 2015 онд балиг техник дэмжих холбоо анх их хурлаа хийгээд төрийн ордны их танхимд их хурлаа хийж өдөр зөвлөө сонгож ирсэн. За үүнээс хойш одоо 2-3 удаа баг хурал хийсэн, нэг 2 удаа их хурал хийлээ. За энэ хугацаанд тэр үеийн балиг техник дэмжих холбооны нийгмийн шаардлагаар 18.9 дүүрэг 336 сумдаар 2 удаа тойрон аялал жидүүгийн тухай тойрон аялал хийсэн. Жидүү сангийн тухай болохгүй бүтэхгүй тухайг задлал тавьж байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн эрх зүйн орчныг ажиллаж байсан. Тендерийн хуулийн дээр ажиллаа, хөдөлмөрийн хуулийн дээр ажиллагаад олон хуулиуд дээр балиг бүтээх дэмжих холбоо 10 жилийн түүхэн хугацаанд балиг бүтээгчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ өмнө төр хувийн хвшлийн оронд гүүр болон ажиллах түүний дунд төдөө тушааг болж байгаа хууль эрх зүйн орчин сайжруулахын төлөө олон төслүүд амжилттай сайжирсан. За дээр нь бид олон форумуудыг толмогдож байгаа асуудлуудыг төрön одоо олон нийтийн байгууллагын оролцоотойгоор форумуудыг хийж эрх өхий байгууллага шийдвэр гаргах шийдвэрийн төвшөнд хүргэж чадсандаа баяртай байдаг. Өнөөдөр 10 жилийн дараа ингээ харахад бол тэр үеийн 10 жилийн жижиг дунд үйлдвэрлэгчид өнөөдөр 10 жилийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн хооронд эрх зүйн орчны хувьд их өөрчлөлт гарчээ. Их өөрчлөлт гарсан байна. Тэр үе зээл эзэндээ очдгоос бол өнөөдөр зээл эзэндээ очдог болсон. Зээл эзэндээ очсноор бүтээл дүүрэн хөгжил дэвшил нь бол үнэхээр одоо үн цэнтэй байгаа. Тэр үед үнэхээр одоо жидүүгийн тухай хүн болгон жижиг дундын тухай хүн болгон энэ зээлийн тухай дандаа гомдол мэдээлдэг өсөд өнөөдөр танаа сүүлийн хэдэн жил дээр нь жидүүгийн зээл эзэндээ очисонгүй гэж нэг ч гэсэн коммент сонсоогүй байх гэж бодож байна. Энэ бол манай холбооны хийсэн түүхэн амжилт. Олон амжилтуудын нэг нь тий. Жижиг дунд үйлдвэрлэлийн компани үйлдвэрүүд бол хамгийн олон ажлын байрыг бий болгодог шүү дээ. Нийт ажлын байрны бараг 70-80 орчим хувийг яг энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээнийхэн салбарын бол бий болгож идэг. Тэгвэл яг таны одоо үйлчилгээ үзүүлж аваа, манлайлж аваа энэ чиглэл компани тухайд топ аж ахуйн 100 аж ахуйн нэгжийн нэгээр бас шалгарч ирсэн байна. Энэ амжилтаасаа бас хуваалцаж байна. Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчид бие биенээ бас дэмжиж хамтарч ажиллаж ээж төрөөс бас тодорхой хэмжээний дэмжих туслаа үзүүлж ээж төрийн худалдаа авалтаар балиг бүтээгчид үйлдвэрлэгчдэд дэмжиж ээж жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжин. За миний хувьд бол үүсгэн байгуулагдсан түүхтэн жил 35 жилээ болж байна манайх. За энэ түүхэн хугацаанд хүнс хоол үйлдвэрлэлийн танах төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэж үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнээ төрийн худалдаа авалтанд амжилттай сайн нийлүүлсэн. Үндсэндээ 7 жил амжилттай сайн нийлүүлж байна. За эндийн хүчин бид төр өөрөө том худалдаа авахчийн хувьд үндснийхээ үйлдвэрлэгчийг дэмжиж яддаг жишээ бол манай компаниар бол бас харагдаж байгаа юм аа. Тэгэхээр энэ утгаараа бид төрдөө бараагаа нийлүүлж төмөн олондоо итгэл сэтгэлтэй гарган ажилласнаар өдөө зэрэгтэй амжилтанд бас хүрсэн байх гэж боддог. За энэ амжилтын тухай ярихад бол би бол тийм болдог гэж хэлэхээс илүү эргэн тойрны хэрэглэгчид хамтран ажилладаг хүмүүс төрийн бас байгууллагууд бас манайхайг бас ингээд үнэлж томоохон аж ахуйн нэгжийн тоонд орсноо гэдэг нь бол бас одоо бахархууштай урам зориг өгсөн бас одоо хариуцлага хүлээлгэсэн ийм сайхан нэр хөндөө гэж ойлгож байна. Холбоонд хэлсээгүй байгаа бусад аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нартай хандаад юу гэж хэлэх вэ? Та ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад төрдөө бүтээгдэхүүн нийлүүлээ төмөн олондоо амжилттай сайн ажилладаг гэвэл холбооны гишүүн болох хэрэгтэй. Тэгснээр та яг бол мэдээлэлд хамгийн ойр байна. Мэдээлэлд ойр байна гэдэг маань та ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад тэнд өөрийнхөө дуу хоолой хүргэх амжилттай оролцох тэр хот хэрэгсэл нь болдог. Тэгэхгүй одоо энэ холбоонд оролцохгүй ажиллаа хийгээл ард нь юу болоод өнгөрөв. Энэ тухай бол бас хөрөөсгөл болчтой юм шүү. Тийм учраас цаг заваан гаргаад идэвхтэй олон нийтийн байгууллагуудтай холбоотуудтайгаа хамтарч ажиллаж явах хэрэгтэй гэж бодож байна. Бид бол үнэхээр балиг бүтээгчдийн дуу хоолой болж 10 жил ИТВ, МАС ТВ гэдэг ингээд энэ олон баг бүрэлдэхүүн тасралтгүй ажилласан. Балиг бүтээгч нэвтрүүлгээр боломжтой бол оролцож явах хэрэгтэй. Энэ маань Монгол орны өнцөг болон бүрт. Балиг бүтээж байгаа хүмүүсийн дуу хоолой би ийм бүтээгдэхүүнийг ингэж үйлдвэрлэдэг юм, ийм бүтээгдэхүүнийг ингэж хийдэг юм гэдгээ хүмүүст
хүргэснээр таны бүтээгдэхүүн хүнд хүч та бас бизнесийн чинь амжилт төдийчнээ бас нэмэгдэх болно гэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье.